Эхлээд шууд үлгэрлүүгөө орохоос өмнө хоёлаа энэ анимустай холбоотой бас нэг юу удирдгал маягийн танилцуулах хэрэгтэй. За бүтэн бүлэг хичээл хийдүүлээ ингээ сайн муу бурхан чөтгөр тэг үлгэрт яаж харуулсныг гүний сэтгэл зүйн үүднээс нь юу гэж тайлбарласантай хэдүүлээ танилцлаа шүү дээ сая. За ингэж танилцтын гол зорилго бол тэр хүн өөрийнхөө сүүдэр талыг нүүр тулах замаар өөрийнхөө хувьсарт нэгтгэж авахд суралцахад чиглэсэн. Ийм зорилготой. Юунг бол юу гэж үзээд идэх вэ гэхээр сүүдрээ өөртөө нэгтгэж авна гэдэг бол яг хуу дагалдангийн одоо дагалдангийн чинээ давж үздэг байхгүй. Хүний хөгжлийнх нь үе шатаар. За. За хэрвээ энийг ингээд эзэмшээд за тэгээ тэр анимус гэдэг архетиптайгаа учраа олцдог, харилцдаг болж чадах юм бол бүр мастер болсон гэж үзэх хэрэгтэй гэж үздэг байхгүй. За. Сонир байгааз тий? Тий. Тэгэхээр юунгийн үзнэр бол ерөөсө хүн залуудаа эхлээд сүүдэр талуудаа нэгтгэж авах замаар өрөөл бусдтай. Тэгээ ялангуяа юу хүүс ижилтэй хүмүүстэйгээ зүй зохистой харилцаж сурна гэж. Өөрийгөө хувийн болон хувьсгалын нөхцөлд альч талбарт тийм ээ өөрийгөө зүй зохистой илэрхийлж сурдаг гэдэг. Бас энэ чинь хэл ярианы чадвартай холбоотой байгаа байхгүй. Тийм байна тий. Харин яг хайн нэршлээ сонгож авах мөн гэр бүл болоод хоорондоо эвтэй нартай амьдрахад эсрэг хүүснийхөө хүмүүстэй зүй зохистой харилцаж сурахад бол тэр өөрийн анимус талтайгаа сайн танилцах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо хэдүүлээ ийм шинэ бүлэг рүү орж штэ тийм үү. Тэгэхээр аниман сүнс ер нь латиндараа амин сүнслэх сутгатай. Эрэгтэйгийнх нь болохоор ийм soul маягтай байдаг. Тэр чинь гэсэн үг гэхээр сэтгэл гэсэн үг. Эмэгтэйгийнх нь болохоор ийм spirit маягийн одоо сүнс сүлд гэж хэлж болохоор оюун ухааны хөгжилтэй холбоотой тийм архетип байдаг гэдэг. За. Тийм ээ. Тийм учраас ингэж эрэгтэй эмэгтэй хоёрыг ялгаж хэлээд байгаа байхгүй ингээд латинаар анима гэдэг нь шүү дээ. Энэ эмгэлжийн сүнсийг хэлээд байгаа эрэгтэй хүнд ирдэг. Анимус гэдэг нь болохоор эрэгтэй хүүстэй байгаад нь шүү дээ төгсгөлөөсөө болж байгаа латинаар тийм. Тийм ч болохоор эмэгтэй хүнд ирдэг эр сүнс байхгүй. За аль нь хүнд удмаар ирж байгаа. Гэхдээ удмаар чинь өчнөө олон юу уйлуур байж болно тийм үү? Гэтэл тэр аль нь идэвхжих вэ гэдэг бол бас тэр эцэг эхийн харилцаа ялангуяа тэр хар багаас ямар асаргаа толилготой эцэг их хоорондоо ямар харилцаатай байсан тус туснаа хүүхдтэйгээ яаж харилцаж байгаа тийм үү? Ийм гэр бүлийн орчны нөлөөнөөс бүрдсэн нөлөөнөөс бас тэр ямар архетип тохиох нь идэвхждэг гэдэг байгаа байхгүй. Бас. Тэгэхээр энэ чи юу гэсэн үг гэхээр нөгөө nature nurture гэж ярьдаг тийм ээ. Байгалийн тэр удмын юу хүчин зүйл бол нэг 50% гэж үзэж болно. Тэр орчны болцолт тэр юу нөлөө хүчин зүйлийг бол бас 50% гэж болно тийм. За аниман бол эмгтээлэг чанар, эростой холбоотой, айр инрэл, бусдад илгэн халуун хэлхий холбоотой байх дотн харилцаа бүтээлч чанар зүүн совин зэргийг төлөвлөж байгаа. Анимус нь болохоор тэр одоо логос буюу тэр хэмжих, тооцоолох ухаан, хэл яриа, ялгаж тодорхойлох зэргийг рационал ухаан гэж нэрлэдэг шүү дээ тийм үү? Логостой холбоотой гэдэг. Анимус нь. Тэгэхээр бид нар ингээд энэ ДНК гэж одоо DNA гэдэг хүний удмын мэдээлэл намжуулдаг юм уургийн тууз байгаа шүү дээ. Протеин double helix гэж нэрлэдэг тийм үү? Энэ солилцсон хоёр захтай ийм уурга байж идэг. Тэгэхээр энэ солилцсон хоёр захтай бид нар мэдчихэж шүү дээ ямар паттерн байна тийм үү? Яг тэрнтэй адилхан бохгүй ингээ хүний хүүснээс хамаарат анимус бас мөн л тийм солилцсон чанартай. Хүмүүс тэрийг ойлгохгүй шүү дээ яагаад эрэгтэй хүнийх анима байгаа юм эмэгтэй хүнийх яагаад анимус байгаа ингээ ойлгохгүй тийм үү? Тэгэхээр эн чинь нөгөө эпигенетикээр дамжиж ирж байгаа нөлөөгөө хэлээд шүү дээ Карл Юнг. Тэгэхээр ийм яг тэр нөгөө ДНК-гийн double helix гэдэгтэй адилхан бас ийм солилцсон чанартай л байгаа байхгүй.
Жишээ нь эрэгтэй хүний аанima эсрэг хүнсний хүмүүстэй харилцахад нь чухал үүрэгтэй бол эмэгтэй хүний анимус эсрэг хүнсний хүмүүстэйгээ харилцахад нь амин чухал үүрэгтэй гэдэг. За тэгвэл эрэгтэй хүний анима эмэгтэй хүний анимус бүрэлдэхүүн эцэг эхийн аль тал нь илүү их нөлөөтэй вэ гэсэн асуулт хүмүүс одоо нэг би нэг хошин шиг маягаар хэлдэг дээ нэг гайлын шалгангаар өнгөрөх гэж байгаа юм шиг энийг чи бүр скандж тодорхойлох гэдэг шүү дээ тийм үү. Тэгэхээр солилцсон чанартаагаас илүү өөрөөр хэлэх шаардлага байхгүй байхгүй юу? Өөрөөр тайлбарлаад авах боломж ч байхгүй. Яа тэгвэл миний анима аавын талаас ирсэн ч гэж болно. Ээжийн талаас миний анимус би ч эмэгтэй хүн шүү дээ. Тэгэхээр миний анимус бол аавын талаас ирсэн байж болно, ээжийн талаас ч ирсэн байж болно. Тэгэхээр ингээд ардын аманд ингээд эцэггүй хүүхдийн толгой том. Ихгүй хүүхдийн бүкс том гэдэг. Энэ бол бас айхтар оноод хэлсэн байгаа юм л та. Юу гэхээр хүүхдэд ингээд логос гэдэг тэр баримжаа үлгэр жишээ өгөх хүн бол мэдээж эцэг. Харин тэр эрос үлгэр жишээ өгөх хүн бол ээж тийм үү? Ээж бол өөрөө тэр логос талаа хөгжүүлсэн тийм хүн байх хэвээр. Аав бол тэр эрос талаа аниматай холбогдох замаар эрос нь хөгжсөн ийм эр хүн байх хэвээр. Ийм нөхцөлд бол тэр хүүхд бол ийм эерэг архетип итгэжхэд маш хэрэгтэй шийдвэр үүрэгтэй гэдэг. Хүүхд эцэггүй өсөх юм бол тэр хил хязгаар тогтоож өгөх хянаж жолоодох хүн хажууд нь байх байсан учраас ихийнхэн дураараа болж өсөх хандлагатайг энэ ардын үгээр хэлээд байгаа юм л та. Ингээ эцэг хүүхдэд толгой том гэдэг шүү дээ. За хүүхд ихгүй эсвэл тэр хайр инрэл асаргаа тий тэр ээнэгшил гэдэг юм дутагддаг учраас ирэмийн харилцаанд баримжаа муутай докторгүй болохыг хэлж байгаа. За энэ дэр бас нэг өөр нэг адармаатай асуудал орж ирдэг. Одоо ингээд дэлхийд дахина хүний нийгэм соёлыг олон зуун жил эцгийн эрхт яснаа илж ирлээ шүү дээ тийм. Тийм ээ? Тийм. Их бага хэмжээгээр. Тэгэхээр хүний анима нь бол тэр анимусаас хамаагүй нууцгай бүдэг болсон гэж үздэг байхгүй. Тийм. Тий. Ингээд маш бүдэг юм. Тэ тэмтэрхэд ирнэ. Сэтгэл зүй үүднээс ч гэсэн ингээд аваад үзэхэд айгүй хэцүү. Тэгээ жишээ нь бол ингээд ээж эрэгтэй хүүхдийн аниманы анхны загвар гэж авч үзэж болно. Гэтэл эмэгтэйчүүдэд тэр анимус буюу эцгээс нь дагж байгаа гэрэл сүдэр насан турш нь хүчтэй нөлөөлдөг учраас их хүний хүү болон охидтой тусгаж байгаа тэр анимус нь огтхон ч цэвэр эмэгтэйлэг байж чадахгүй гэж байгаа байхгүй. Ойлгож байна уу гэдэг? Тэгэхээр ялгаж харцдаг тийм. Тэгэлгүй яг хөө ингээд ээж анимус нь ээжд нь ингээд чи хин ч юу ч гэж доош нь хийдэг тийм сөрөг харилцаатай авах юм бол одоо дараачийн юм дээрээс бас гараад ирэн жишээнүүд дээрээс тийм үү. Тэгээд олигтой өлгөр дурал болж чадахгүй гэж байгаа байхгүй юу? Тэ. Тэр ардын аман зохиолоос аваад ингээд бичгээр боломжлсон утга зохиол хийхдээ эрэгтэй хүний бүтээл гэж бас нэг юм адармаатай асуудал гэдэг байхгүй юу? Ойлгож байна уу? Одоо ингээд үе дамжин олон зуун жил яригадаад байгаа энэ ардын аман зохиолын үлгэр домог туйл байна шүү дээ. За тэгээд бичгээр боломжлсон тэр утга зохиол ихэнхдээ эрэгтэй хүний бүтээл гэдэг нь үнэн шүү дээ. Тийм. Тэгэхээр үлгэр тохиож байгаа тэр эмэгтэй баатрын мөн аниманы тусгалыг бас анализж тайлахад энэ бүхэн тэр ихэнх нь эрэгтэй хүний нүдээр харж зохиосон хүүрнээс өгүүлсэн гэдгийг бас анхаарч хэрэгтэй гэдэг чухал гэдэг байгаа байхгүй. Бас тийм нэрээ. Тийм сэтгэл зүйч нарт тийм үү? Перспективийг бас ингэ бодож явах хэрэгтэй. Нөгөө төгөр эмэгтэй хүүхдэд эцгээс нь үлдсэн анимус нь анимус шүү дээ. Бас цэвэр эрэгтэйлэг байх бас боломжгүй л гэж байгаа байхгүй. Яг ээжээс өссөн учраас бас тийм. Эмэгтэй хүүхдэд эцгээс нь үлдсэн анимус гэдэг шүү дээ. Тэр бол цэвэр эрэгтэйлэг бас байх боломжгүй гэдэг. Энгийнээр хэлэх юм бол тэр эмэг ихийн хайр эрэгтэй хүүхдэрээ дамжиж ачгүй охиноо ивэдэг гэдэг байгаа байхгүй. Энэ хүүс солбдгийн учраас энэ шүү дээ тийм үү. Тэгэхээр гэтэл өвөг эцгийн ухаан бол эмэгтэй хүүхдэрээ дамжиж зэвгүй охиноо ивэлдэг. Тийм ээ. Тэгэхээр энэ чинь өвөг эцгийн ухаан гэдэг эмэгтэй хүүхдэрээ дамжиж ингэж зээ охиноо ивүүлж шүү дээ тийм үү. Тэгэхээр энийг 100% 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
бид нар цэвэр эрэгтэйлэг гэж үзэх бас боломжгүй л гэж байгаа байхгүй. Яа тэгвэл чи амьд явж исэн хүн шүү дээ. Тэгэхээр өөрөө амьддаа бас ээжийн хайр яаж үзэж өссөн гэдэг нь бас нөлөөлнө гэсэн үг тий. Тэгэхээр энэ удмын мэдээний туусны солигдсон мушгратай ингээд зүйрлүүлсэн ийм учиртай байхгүй. Тэгэхээр хүн бүрт бол анимус адил нь байгаа. Тэгвэл тэр тухайн хүүснээсээ болоод аль нэг нь илүү нөлөөлнө. Амин сүнснэ гэсэн үг. Одоо яруу найрагч уран бүтээлч хүмүүс бол онгод гэж их ярьдаг тийм. Уг бол манайхан харсан тэнгэр гэлдэг. Надад бол одоо галаахан ээж манахан тэнгэр гэдэгтээ төстэй санагдаад байдаг байхгүй. Тэ манахан тэнгэр гэж эртний монголчуудын шүтж ирж исэн тэр сүнс сүлд бол эрэгтэй байхгүй. Эрэгтэй хүнийг ивэж тэтгэж идэг. Манахан тэр галаахан ээж гэдэг байгаа нь болохоор айл гэрийг яадаг одоо тэтгдэг тийм үү? Эмэгтэй сүнс байгаа дээ шүү дээ. Галд байна гэж нэрлэдэг байна тийм үү? Тэгэхээр ингээд эхнэр нөхөр хоёр хэрэлдэхэд эхнэр анимусын нөлөөнд нөхөр нь аниманы нөлөөнд автчихийдэг. За үүнийг бол Юнг өвчтнүүдээс ажиглаж олж мэдсэн. Тэгэхээр хүмүүс бас буруу ойлгоод Юнгийг ингээд Йонас Аюрвед биш Ведийн одоо Риг Ведант гэсэн эртний энтгийн тэр гүн ухааны бүтээлүүд нь шүү дээ. Шашинтай холбоотой, гүн ухаантай холбоотой, сүнсний хөгжилтэй холбоотой тэр spiritual судар модрыг уншсанаас болоод тэгээд ийм анимус гэдэг юмыг зохиогоод тэгээд шууд ингээд сэтгэл зүйтэй болгох юм шиг бодоод байгаа байхгүй юу? Үгүй. Энэ бол цэвэр өөрийнхөө нөгөө психиатрын эмч хийж байхдаа өвчнүүдээс ажиглаж олж мэдсэн юм байхгүй юу? Тэгэхээр эмэгтэй нөхөртөөгөө эсвэл эрэгтэй хүмүүстэй муудалцахдаа тэр анимусны нөлөөнд ордог. Тэгээ яаж тэгж нөлөөнд автж байгаа нь ямар шинжээр илэрх вэ гэх юм бол хит хуучинсаг үзэлтэй байх. Эрх мэдэлд дурлах. Макиавеллист маягаар хоорн хариулах. Одоо хүмүүсийг одоо хооронд нь самарна гэсэн үг шүү дээ тийм үү? Хувийн нийтийн асуудлыг хооронд нь хольж утгах. За хэрүүл тэмцэлтэй маш хатуу 100 голж ирэх. Бусдыг өөрийнхөө хүснээр байлгах гэж зүтгэх. Эршүүд нь хитрхи дээрэнгүү болж ирэх ийм маягаар. Эсвэл бүр хитрхи феминин маягаар ингээд дан ганц үзмжээ анзаарч үзмжээр амьдрах гэж зүтгэх. Бэлгийн хөрөлттэй байх. Одоо энийг их гоё хүүхнүүд чинь бэлгийн хөрөлттэй идэх гэдэг их санаа. Сонь байгаа зү. Одоо энэ чи эрэгтэй хүмүүс мэддэг учраас ингээд хараа. Одоо ингээд нөгөө эскорт гэдэг ингээд эрх мэдэлтэй ирчүүд ингээд нөгөө олны өмнө арж ирэхдээ дагуулж явдаг хүүхнүүд нь гоё хүүхнүүд гэдэг. За тэртээ гэхдээ тэр нь өвөртөлж унтдаг нь биш гэж байгаа байхгүй. За бас сонир шүү тийм үү? Ямар нэг зүйлээс хараат болж хортой туршилтаа болох тийм ээ? Ялангуяа бие үнэлэх зэргээр илэрдэг гэдэг. Энэ хитрхи феминин эмэгтэйчүүдэд тохиолддог явдал. Тэгэхээр эрэгтэй хүн бол эрэгтэй хүний тэр аниманыхаа сөрөг нөлөөнд автаж хорлогдож байгаа шинж юу нь яаж илэрхүү гэх юм бол хойсгоноор зантай бол. Эрэгтэй хойсгоноор байх чинь хэцүү шүү дээ. Тийм үү? Наврын тэнгэр шиг хойсгоноор. Уйлгнах, шалжигнах, хистерикл буюу хийрхэж цамнах, ховж зөөх, булчгар байх, аимхай булчгар болох, хүүхэмсэг байх, завхай зайдан. За эсвэл бэлгийн сулралтай болох. За нэг эмэгтэйрээс тогтоохгүй байх. Одоо нэг дурлалын ярахчин гэмээр ирчүүд байдаг штеп. Аваа тогтоодгүй тийм үү? Аваас гэдэг. Тэ ямар нэг зүйлээс хараат болох. Мөрөд тоглоомч гэдэг юм уу, мансурах бодис гэдэг юм уу? Мансууруулах бодис. Уг бол арх. За эхнэр хүүхдтэй болохгүй ганцаар явах. Уг бол бүр ижил хүүстэнтэйгээ явуулах зэрэгээр илэрдэг гэдэг. Тэ. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр ингээл уг бол дурлалт хосон штэ. Хайртынхаа яг ийм анима эсвэл анимус тал нь сөргөөр илэрч гарч ирэхэд маш их төргөцдөг гэж байгаа байхгүй. Тэрийг бас өөрөө бас таних тийм жишээ байгаа дээ шүү дээ. Жишээлх юм бол эрэгтэй хүмүүс ингээл боловсралтай эмэгтэйчүүдээс жирэгдэг. Мэдэмхэрлээ гэж дургуцдаг.
Тэгээ өөрөөс нь илүү юм мэдхэд эрэгтэй хүмүүс ер нь их дургүй идэх байхгүй эмэгтэйд. За харин эмэгтэй хүн бол ир нөхрөнд ингээд эсвэл найз залуу нь уйлгэнж гомдлох юм бол төвчдөггүй. Тэш тамир аль. Амьдрал дээр яг тийм байдэн штэ. Арчаагүй гүрвэ гэл те. Нүдний улаан булаа гэл тэг. Тамир аль байх хөтэй гэж. Тий. Тэгэхээр хосууд энэ тухайд ингээд хэдий сайн мэддэг, ойлгодог болно. Зөрчлийн үед бол тэр анимасынхаа нөлөөнд автахгүй болж би энийг өнгөрөөж сурах байхгүй. Зайлгсан. Тэ? Хоёр биендээ тус бүрнээ тайвшрах цаг өгч сурах юм бол ийм хэрүүл тэмцэл эрс багсаж, арилцаанд бат бөх хүндлэг гүнзгий болох. Улмаар хоёул цаашд үргэлжлүүлэг хөгжөхөд нь хэрэгтэй гэдэг. Бүтээлчлэхэд нь. Яг зөв. Ингээд өөрийнхөө одоо сэтгэлийн хямралыг хоёр биендээ тусгаад ингээд муудалцаад авах ш, тийм үү? Тэгэхээр Франц сонирхолтой татсан байсан л да. Ингээд насаараа физикийн профессор хийснийг эргэтэд ингээд зөвлөгөө өгж ирсэнаа сүүлийн үед гараад байгаа физикийн гайхалтай ололтууд ярьсан юм. За. Тэгсэн чинь амар уурлаад. За. Миний насаараа заасан зүйлс худлаа олж даарж байна. Тэгвэл би одоо амиа орлох гэсэн гэж байгаа. Яа. Шууд. Сүртэй байгаа зү тий. Өөр нэг тохиолдол болохоор тэр эмгхтэй өвчтнөөсөө ингээ эрэгтэй хүн олон их нэртэй болох хууль батлуулах тухай юу гэж боддгийг нь асуухад тэр эмгхтэй сүйд болж уурлсан гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын тий тэр сонин эрэгтэй эмгхтэй хүмүүсийн тэр анимасныхаа нөлөөд автаж ингээд юм муухар болдгийн шинж тэмдгүүдийг хилээд байгаа байхгүй тийм. Тэ хоёр өөр хариу үйлдэл гарч ирж штэ тийм үү. Эрэгтэй хүн бол ерөөсөө онол, номлол, томьёолол маш их ач холбогдол өгд юм байна. Тэ? Тийм ч учраас ингээл энэ техник, технологи, шинжилгээ ухаанд бол эрэгтэй хүн л толгой зогсож байгаа штэ. Тийм. Тэгэхээр онол, номлол, томьёололд бол үхэн хатдаг. Харин эмэгтэй хүмүүст болохоор тэр нийгмийн харилцаа их чухал гэдэг байгаа байхгүй. Тэ? Тийм холбоотой байж байгаа. Тэгээ энэ хоёрт бол аль аль нь ийм байж байгаа учраас хүн амьдралдаа уулна эсэргээр нь хийх хэрэгтэй байхгүй. Интуицтэй гэсэн үг тэ шууд. Тий, одоо эн чинь тэгээд ерөөсөн directed consciousness гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Ингээд ийм чиглэлтэй, зорилготой ухамсар бол ерөөс тийм байдаг. Тэгээ энэ чигээр ингээ явчаар л хүний хөгжил өрөөсгөл болчихж байгаа байхгүй. Эрэгтэй хүн ингээл боловсрол номоо хөөгөл ингээл явчихжээ. Шинжлэх ухаанаа хөөгөл ингээл явчихжээ тийм үү? Тэр амьдралын гол даалгавар бол нь өөрт нь байхгүй тэр чанар нь байхгүй. Relatedness. Eros хайр инэрлээ хөгжүүлэх. Айжуудах тэр суул дорой хөгшин хөвөө нялцраа эмэгтэй тэр хүмүүстэй өмг төшиг болох. Тийм даалгавартай байхгүй. Тэр гол даалгавар нь бол тэр амар новтой эрдэнэтэй эрх мэдэлтэй болох биш. Нөгөө талд эмэгтэй хүн биш үү? Угаасаа өөрөө нийгмийн харилцааны чадвар байгалаас яагаад төгсөн учраас толгоогоо хөгжүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Даалгавар нь. Сонь байна уу? Ойлгомжтой нэ одоо? Одоо ойлгосон. Оюун ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй, боловсруулалтаа анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр өв соёл, үнэт зүйлсийн ойлголт гэдэг юмыг хүүхдүүд ихээсээ илүү авдаг гэдэг байгаа байхгүй юу? Аавас биш. Сонь байгаа зү? Тэ. Тэгэхээр энэ амьдрал дээр бас байдаг юм. Одоо манай ээж бол яг тийм оюун ухаанаараа явцсан хүн биштэй боловсралтай хүн байсан, гэртээ байдаг байсан. Гэхдээ тэр хүний тэр амар шазруу тэр гэрийн ажилд махруу тууштай байсан, доктортой байсан, гэртээ байдаг байсан мэснийг бол би бас авцсан л байгаа шүү дээ. Ингээд гэртээ суугаад байдаг те. Надад ингээд үлдсэн л байгаа байхгүй. Тэр чинь ингээд үнэт зүйлсийн ойлголтыг хүүхдүүдтэй ингээд яс маханд нь суулгаж өгдөг хүмүүс чинь эмгэгтэйчүүд гэдэг байгаа чинь энэ байхгүй. За ингээд үлгэрүүд рүүгээ ингээд шууд дайран орохоос өмнө хэдэн зүйл бас анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт нь Юнгийн боловсруулсан анимусыг ингээд хүмүүс ингээд шууд үлгэрийн баатар дөрүүдэд шууд хадах гэдэг байхгүй. Шууд ингээд хүчээр авчаал. За энэ бол энэ бол анимус юм байна. Ингэж болохгүй. Юнг үлгэр уншаад ийм ойлголт боловсруулсан биш шүү дээ. Харин өвчтнүүдээсээ бодит амьдралаас нь ажиглалтаараа ийм дүгнэлтэн төрсөн тийм үү. Тэгэхээр үлгэр тайлбар сурахад бид нар амьдралын ухаан хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр залуу хүн тэгээд амьдралд их юм үзээгүй, сайн муу юм үзээгүй хүмүүс бол бас үлгэр яаран тайлбарлах боломжгүй байхгүй юу? Тэгэхээр амьд хүмүүсийн бодит харилцаа гэдэг ямиг л бид нар сайн мэддэг болж иж өөрөө үзэж туулж ижил үлгэрийн одоо тэр анимус гэдэг юмыг тайлж сурах байхгүй юу?
Тэгэхээр энэ Мари Лозеф фон Францын хийсэн үлгэрийн тайлалч гэдэг юм уу? Үгүй бол бүр одоо ядахад бол чат GPT-гээс ч гэсэн үлгэр асууж хэрэгтэй байгаа байхгүй эднэрт. Харагтай. Аа. Тий. За үлгэр бол бодит хин нэгний тухай биш, хийсвэрлэл. Далд ухамсараас орж ирсэн архетипны хийсвэрлэл. За үлгэр намтар эсвэл роман, драмын жүжиг биш шүү дээ. Тий. Тодорхой нэгэн авторын зохиолчийн бүтээл биш тийм үү? Тэгэхээр үлгэрт гарч байгаа тэр баатар юмс үзэгдэл нь бодит биш, тэр тухайн үлгэрийг анх зохиож ярьсан хүний хийсвэрлэлч биш. Бүр далд ухамсараас харин тэр хүнээр дамжиж орж ирсэн архетипны одоо архетипаар илэрхийлж байгаа далд ухамсарын захаа занаас гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Тийм ээ? Тийм учраас энд бол бид нар нэг онол сурахаасаа илүү амьдрал сайн мэддэг үежиж л энэ үлгэрийн тэр анимус үлгэрийн тэр сүүтрэн тэр гэдэг архетипийг ойлгодог, тайлдаг болж чадна.